За ерөнхий сайдын мэдээлэлтэй танилцлаа. Тэгээд Арц намын бүлэг ус төгөлтэй танд уншиж танилцууллаа. За тодорхой 3 асуулт асууя. За шинэ оршин хөдөлгөөн ингээд гаргасан. За энэний үр дүн ямар байгаа вэ? За салбарын уялдаа холбоог хангах үндэсний хороо бас ажиллаж байгаа. Энэ хороо одоо энэ шинэ бүтцээр татсан буугдсан уу, буугдаагүй юу? 500 орчим тэрбум төгрөг гарсан. Яг айл иргэдийн орлого нь хэдийн хэмжээгээр яаж нэмэгдсэн бэ гэдэг нэг техникийн асуулт асууя. За хоёр дахь нь болохоор өнгөрсөн авар ноолорын бэлтгэл ажил дотоодын худалдаа авалтыг зохион байгуулах ажлын явц бас нэлээд хүндрэлтэйгээр өсө. Одоо нөхцөл ямар байгаа вэ? Монгол банкнаас вэксэл гаргасан үр дүн хэр байгаа вэ гэж асууя. За гуравдугаарт энэ хөнгөн үйлдвэрийн салбартай холбоотой үйлдвэр технологийн паркийг олон жил хүмүүс ярьж ирсэн. Олигтой бодиттой үр дүн байдгүй. За таны танилцуулганд дурдсанаар бас нэг 5-6 газарт үржилсэн байдлаар дөнгөж байгуулах эхлэх талаар дурдсан байна. Энэ үйлдвэрлэл технологийн паркийн талаар та ямар бодолтой байд? Бид нар бас аж үйлдвэрчлийн бодлогын байнгын орон дээр энэ талаар ажлын хэсэг гаргаад манай уянга гишүүн ахлаад санал дүгэл боловсруулсан байна. Тэгээ танихтай хэр зүрх нь нэг сонсч тэгээд тодруулъя. Тодруулахгүй тий? Энд чинь асуулт нь саналтайгаа зүг авч байгаа. За энэ 3 асуулт. Шинэ оршин хөдөлгөөний салбар дундын уялдаа хангах үндэсний хорооны ажлын албаны дарга аз жаргал хариулъя. 4-р энэ дэр. За очрот гишүүний асуултанд хариулъя. Шинэ оршин хөдөлгөөний үр дүн гэ. За шинэ оршин хөдөлгөөн өрнж эхлээд 1 жил болж байгаа. Та бүхэн мэдж байгаа. За өнгөрсөн хугацаанд нийтдээ одоо Монгол Улсын засгийн газраас 21 аймаг 330 суманд байгаа 193 мянган малчин өрх 300 мянган малчинтай 2 удаа хүрх ажлыг зохион байгуулсан. Малчин өрх болгонд хүрж ажилласан. 193 мянган одоо малчны хотод хүрж ажиллана гэдэг бол бас нэлээ их одоо мөнгө санхүү, хүний нөөц, маш олон одоо нөөц шаарддаг юм ажил юм байлээ. За ингээд ажилласан. За ингээд хөдөлгөөн маань эхний 1 жил бол одоо мэдээлэл хүргэх ажил бол маш чухал байсан. За малчтын сегмент бол одоо зүгээр нэг реклам явуулаад ингээд болчтыг биш юм байлээ. Яг ерөөсөө яг нүүр тулж уулзаад, ойлгуулад ингээд маш их ажиллах шаардлагатай ийм одоо сегмент хөдөлгөөн хүмүүс байдаг гэдэг та бүхэн мэдж байгаа. За өнгөрсөн 1 жилийн хугацаанд нийтдээ сая ерөнхий сайдын мэдээлэлд гарсан 798 орчим тэрбум төгрөгийн зээл гарсан. За энэ нь 6% зээл. Та бүхэн маань мэдж байгаа. За зээл маань эргээд төлөгдөөд эхэлж байгаа. За бас их олон мэдээлэл явдаг. Одоо эргэж төлөх юм уу, яадах юм гэдэг одоо их олон мэдээлэлүүд явж идэг. За манай малчид бол маш хариуцлагатай, санхүүгийн сахилга баттай хүмүүс байдаг. Өнөөдрийн байдлаар 20 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Нөгөө 800-аас. За ямар нэгэн хоцрогдолтой одоо төлөхгүй байгаа ийм хүн бол байхгүй. За одоо бол Монгол улсад нууц юм гэж байхгүй болсон та бүхэн мэдж байгаа. Монгол банктай бид нар 7 хоног болгон мэдээлэл солилцдог. Бүх хүн графикийн дагуу, хуваарийн дагуу зээлээ төлөөд явж байгаа. Эхний хамгийн чухал үр дүн. За хоёрт нь би танд нэг тоо хэлэх гэсэн. За нийтдээ татварын ерхий газраас авсан бидний одоо сүүлийн тоогоор нэг 24 оны эцэст нэг 8,000 орчим татварын тайланга ирүүлсэн байгаа. Тайланга. За ингээд 402 тэрбум төгрөгийн борлуулалттай ажилласан байна гэдэг тоо гарсан 570 сая төгрөгийн одоо татвар төлөх юм тайланг ирүүлсэн байгаа. За энэ бол одоо өмнөх жилүүдийн дунджаас бол хэд дахин өссөн гэдэг ийм дүгнэлтийг бид нар гаргаж байгаа. За ингээд ажлын байраар нь бид нар бас аваад үтсэн. Ажлын байраар нь. За ингээд яг одоо хоршооныхоо үйл ажиллагааг эрхлээд эдийн засгийн харилцаанд ороод ингээд явж байгаа одоо хоршоод маань нийтдээ шинээр 1109 шинээр ажлын байр бий болгосон байгаа. За энэ бас их одоо өмнөх онуудынхаас их өсөлттэй тоо гарсан. За ингээд тэг маш олон гишүүд маань үр дүнг асуудаг. Энэ маань өөрөө 5 жилийн хөтөлбөр. Одоо дөнгөж 1 жил болж байгаа. За хүнээр бол одоо дөнгөж одоо мөлхөж эхэлж байгаа. За цаашаа бол одоо ингээд хүлд ороод алхдаг болоод гүйдэг болоод ингэхэд бол бас одоо их чухал ажлууд хийгдэх шаардлагатай байгаа. Тэгээд за баярлалаа. За Жаданбагийн инх 2 сайд 2 дахь асуулт буюу ноолуурын бэлтгэл хангахтай холбоотой асуудлаар мэдээлэл өгье. Хариулт өгье. За их хурлын 63 дугаар тогтоол гарч цагаан алт үндэсний хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрийн гол зорилго бол ноолуур, арь ширнийхаа бэлтгэл, үйлдвэрлэлийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх юм зорилготой. Буюу үндэсний хөнгөн үйлдвэрийн салбараа шин шатны гаргах ийм хөтөлбөрийн
өрнөж байна. За үүн дотроос ноолуур онцгой чухал байр суурь эзэлж байгаа. Монгол улс дэлхийн ноолуурын зах зээлийн үндсэндээ 50%-ийг дангаараа бэлтгэн нийлүүлж байгаа. Орны онцлог ийм барааны хувьд бидэнд их өрсөлдөх чадвар өндөр байна. За энэтэй холбоотой засгийн газраас техникийн зохицуултууд хийгдсэн. Монгол улс түүхийн ноолуур экспорт нь гарахгүй зөвхөн угааснаа 100% угаана, 100% самна. Ингээ самсан ноолуурыг экспортод гарах гэдэг бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүллээ. За энэ жил анх удаа сүүлийн 30 жил үндэсний үйлдвэрүүд ноолуурын худалдаа авалтыг амжилттай зохион байгуулж чадлаа. За ноолуур үндсэндээ 100,000-аас 165,000 төгрөгийн хооронд ханш тогтож бүс чанар өнгөний үн ингэж гарлаа. Буюу малчтынхаа хөдөлмөрийг үнгүүдүүлэхгүй байх, хамгаалах их том арга хэмжээ энэ цаана явсан. Учир нь юу гэвэл өмнө одоо ноолуурын зах зээлд урд хөршийн үйлдвэрүүд нэлээд авдаг гол тоглогч байсан. Худалдааны дайнтай холбоотойгоор өндөр тарифын хязгаарлалтанд орсон. За энэ нь өөрөө манай Монгол улсын ноолуур нэг 50-аас 70 мянга төгрөг үн тогтоох юм эрсдэл учирч байсан. Харин цагаан алт хөдөлгөөнийг бид нар цаг үе олж шуурхай зохион байгуулсан толботоогоор үндсэндээ ноолуурын үн өмнөх оны үнээс ижил төвшөнд явагдлаа. За ингээд мөн ноолуур зориул бид 121 үндэс